Hi guys, хар самбараа тавтай морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэндээ ээлжид нэгэн цуврал алуурчны түүхийг ярьж өгөхөөр бэлдлээ. Түүний хүүхэднээс хэрхэн аимшигт гэмт хэрэгтэн болсон, ямар гэмт хэрэгүүд үйлдсэн эцэст нь хэрхэн баригдаж шүүгдсэн болон шоронд өнгөрүүлсэн амьдралынхын талаар дэлгэрэнгүй ярих болно. За ингээд та нарын бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. Ivan Robert Melton 44 оны 12 сарын 27-нд Австрали улсын New South Wales мужийн Guildford дүүрэгт орсон. Тэр бол Харват улсаас цагаажилж ирсэн Stephen Millet болон Австралид төрж өссөн Margaret нарын 14 хүүхдийн тавтах нь. Millet-ийн гэр бүл Сидней хотын баруун захын хөдөөтөр хэсэгт бүр шорон шалтай хуучирч муудсан байшинд амьдардаг байсан. Олон хүүхдтэй учраас мөнгө үргэлж хүрэлцдэггүй, гэр бүлийн орчин нь ядуурал, архиталт, хүчээр хийлээр дүүрэн байсан. Бомбтын ажилчин Стивен арх уурсан үедээ догшин авир гаргадаг хатуу ширэн хүн байсан. Ivany ах Борисийн ярьснаар бол эцэг нь согтуу үедээ 7 хоногт дор хаяж нэг удаа ихийг нь цоддог байсан. За Маргарет бол хүүхдүүдэд бараг бүхнээ зориулдаг байсан ч гэсэн өөрөө ч гэсэн мөн адил огцом ууртай, заримдаа тэднийг хитрхи хатуу шийтгдэг эмэгтэй байсан. Melody-ийн хүүхдүүдийн хувьд буу хутаг гэдэг бол зүгээр л ердийн зүйл. Тэд арын хашаанда буугаар бай буудаж тоглодог байсан бөгөөд 10 хүүтэй энэ айлын хэрүүл шууган за бараг тасардаггүй. Орон нутгийн цагдаа нар ч гэсэн Melody-ийн гэр бүлийг сайн мэддэг болсон. За гэхдээ ийм их эмх замраагүй орчин тусан ах дүүсийнхаа дундаас Ivan бол багаасаа онцгой харгисан гаргадаг байсан. Хамаатны хотынхын ярьснаар бол тэр амьтдыг хутгаар тамлан зовоож үүнээсээ таашаал авдаг байсан. За бүр нэг удаа бүр амьтныг 2 хэсэг болгонд савтсан тухай гэр бүлийнх нь хожим дурсан. Ivan ах дүүсийнхаа адил католик сургуульд сурсан ч хичээлдээ анхаардаггүй, өсвөр наснаасаа айлын гэрт нэвтрэн орж ийд зүйл хулгайлах болсон. За ингээд 15 нас орчимдоо сургуулаа бүр мөсөн орхиж гэмт хэрэг үйлдэх нь түүний амьдралын салшгүй хэсэг болсон. 17 нас хүрэхэд цагдаа нарт бол хэдийнэ танил болсон Ivan хулгайн хэрэгээр өсвөр насны хорих газарт 6 сар хоригдсан. За тэр бол бусадтай хурдан дотносож өөртөө татах чадвартай байсан ч хуйлд өрөн болон бусдын хэл хязгаарыг огт хүндэтгдэг байсан. Энэ үедээ бол төрсэн ах нарынхаа 2 найз бүсгүйтэй хүртэл нууц харилцаа үүсгэсэн гэж тэдний гэр бүлийнх нь ярьсан. Эндээс харахад бол түүний өсвөр насны амьдрал боловсрол, нөхөрлөл, ирээдүйн зорилгоор биш харин машин, буу хулгайгаар дүүрэн өнгөрсөн. 1964 онд 19 настай Ivan айлын гэрт хууль бусаар нэвтэрсэн хэрэгээр 18 сарын хорих ялыг авсан. Суллагцнаас хойшоо ердөө сарын дараа хулгай машин жолоодж яваад баригдаж 2 жилийн хүнд хөдөлмөр эрхлэх ялыг сонссон. За гэхдээ шорон цуух нь бол түүнийг огт өөрчлөөгүй. 67 оны 9 сард 22 настайдаа дахин хулгайн хэрэгт буруутгагдаж 3 жилийн хорих ял авсан. За ийхүү түүний залуу нас бол шоронгоос гарч удалгүй дахиж гэмт хэрэг өвөлдөөд буцаж хоригдох нэг ийм давтамжаар өнгөрсөн. Эхэндээ бол айлын гэрт нэвтрэх машин болон ийд зүйл хулгайлах зэргээр ихсэн түүний гэмт үйлдэлүүд улам ноцтой болж эхэлдэг. 1970-ад оны дунд үеэс Ivan New South Wales-ийн автозам замын хөдөлгөөний газарт ачааны машины жолоочоор ажиллах болсон. За тэр дараагийн 20 орчим жилийн турш энэ ажилдаа үе орж гарч байсан. Ivan царай төрх өөртөө итгэлтэй зангаараа эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг байсан ч харилцаанууд нь удаан үргэлжилдэггүй, тогтворгүй байсан. Тэр 80-ад оны сүүл хүртэл хин нэгэнтэй албан ёсоор гэрлээгүй, за хожим байгуулсан гэрлэлт нь хүртэл хүчирхийлэлээр сүүдэртэх болсон. 70-ад он гарахад түүний гэмт хэрэг эд хөрөнгийн хулгайгаас хүний эсрэг хүчирхийлэл болон хүндэрч эхэлсэн. 71 оны 4 сарын 7-нд 26 настай Ivan Сидней хотын Ливерпул орчмоос зам дээр явж байсан 18 настай 2 бүсгүйг машиндаа суулгасан. Дараа нь тэдэнд хутаг тулган авч явж хүлээд бэлгийн хүчирхийлэл өвөлдсөн. Азар бүсгүйчүүд зам дагах үйлчлэгээний газрын кафед зогсох үеэрээ зугтаж чадсан. Ivan-ыг тэр өдөрт нь баривчилж бэлгийн хүчирхийлэл, хүн барьцаалсан болон зэвсэг ашиглан дээрэмцэн хэрэгүүдээр ял тулгасан. Энэ хэрэг бол түүний эд хөрөнгийн гэмт хэрэгээс хүний амь нас бие махбодод чиглэсэн хүчирхийлэл рүү шилжсэнийг харуулсан анхны тодорхой тохиолдол нь.
Гэхдээ шүүх хурлаа хүлээж батлан даалтаар суллагдсан Айван 73 онд ах нартайгаа нийлэн хит хитэн дээрэмүүлсэн. Шүүхээс зугтын тулд тэр өөрийгөө амиа хорлсон мэтээр харагдуулах төлөвлөгөө боловсруулсан. Айван Сиднейгийн амиа хорлолтын тохиолдолд алдартай The Gap нэртэй хатан зохион дээр гутлаа зориуд үлдээгээд өөрийгөө тэндээс үсэрсэн мэт ойлгуулад улсаас зугтаж гарсан. Тэр бараг 1 жилийн турш Нью Зеландд хуурамч нэрээр амьдарсан. Австралид нууцаар иргэн ирснийхаа дараа цагдаагаас зугтахын тулд Queensland, Victoria болон бусад бүс нутгаар хэрэн явсан гэж эрх баригчд үздэг. Харин 74 онд ээж нь зүрхний шигдээс болсон тухай сонсоод Сиднейд буцаж ирэх үедээ дахин баривчлагдсан. Гэхдээ шүүхтэр Айван ял завшсан. Түүний өмгөөлөгч Джон Марстон хохирогч бүсгүйчүүдийн мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхийн тулд тухайн үеийн нийгмийн ялгуурлан гадуурх үзслийг ашиглаж тэднийг өөрсдөө ижил хүүстэн байсан гэж гутаан доромжилсан. Ингээд 74 онд Айван бүх хэрэгээр цагаатгагдсан. Энэ шийдвэр түүнийг улам зоригжуулсан. 77 онд Ливерпулээс Канберра чиглэлд зам дагуу явж байсан өөр 2 эмэгтэй хүчирхийлж алхахыг завдсан хэрэгт Айваныг дахин сэжиглсэн. Гэхдээ хангалттай нотлох баримт олдоогүй болохоор түүнд ял тулгаж чадаагүй. Албан ёсоор буруутгагдаагүй ч гэсэн түүний үйлдэлийн хэвэн маяг хэдийнэ тодорхой болсон. Айван ганцаараа эсвэл хамгаалтгүй аялж байгаа эмэгтэйчүүдийг онилж гэмт хэрэг бүрийнхээ дараа улам өөртөө итгэлтэй аюултай болж эхэлсэн. Ингэснээр Айван Мелот жирийн хулгайчаас хүнийг ангуучилдаг хүчирхийлэгч болон хувирсан. Тэр хүчирхийллийн талаар бусдын дэргэд илэн далангуй ярьдаг байсан бөгөөд хүний нуруу руу хутгалж хэрхэн хөдөлгөөнгүй болгох, толгойг нь тасдаж гадсанд хатгсан мэт болгох талаар хүртэл сайхан ярьдаг байсныг нь танилуд нь хожимдурсан. Тухайн үед хүмүүс түүний яриаг төдийлөн ноцтой хүлээж аваагүй байж болох ч хожим хохирогчдийнх нь бие дучруулсан гимтлүүдийг харахад энэ бүхэн аимшигтай дохой болж таарна. 70-аад оны сүүлээс 80-аад оны турш Айван буу болон агнуурт дууралсан хിവэрэ. Тэр байнга ойд ан хийдэг байсан бөгөөд за тэр дундаа хожим өөрийнх нь аллагын талбар болох Билангло нэртэй улсын ойд очиж газар орчныг нь сайн мэддэг болсон. Түүний мэдэгдэж буй цовруул аллагууд эхлэхээс өмнөх 20 орчим жилийн хугацаанд Айван бэлгийн хүчирхийлэл үүлдэх чадвартай цагдааг санаатаагаар төөрөгдүүлдэг. Бусдад ямар ч өрөвдөх сэтгэлгүй гэмт хэрэгтэн болж хувирсан. Гэсэн ч гаднаас нь харахад бол тэр жирийн амьдралтай хүн шиг дүрсгэж чаддаг байсан. 74 онд ял завшсныхаа дараа Айван Ливерпулд байрлах автозам замын хөдөлгөөний газарт ачааны машины жолоочоор тогтвортой ажиллаж эхэлсэн. Ажлынхаа шугамар New South Wales даяар олон газраар явдаг байсан бөгөөд хамт ажилтдаг хүмүүс нь түүнийг дуу цөөтөө баг зэрэг ширүүн зантаач найдвартай ажилчин гэж боддог байсан. 83 онд 38 настай Айван 16 настай Karen Duckтай танилцсан. Karen бол тэр үед Айваны үеэлийн хүүхдийг тээж байсан. Гэсэн ч Айван түүнтэй харилцаа үүсгэж дараа жил нь гэрэлсэн. Тэгээ энэ хүнд эмэгтэй хүн болтгүй байсан уу? Яагаад юм бөөмөд ямар ч хэлсэн зөвхөн гэр бүлийнхний ойр орчныхаа хүмүүсийн эмэгтэйчүүд эхнэрүүдтэй явуулдаг ийм хүн байсан байгаа. Тэд нь Сиднейгийн баруун өмнөд хэсэгт суурьшиж хэсэг хугацаанд гаднаас нь харахад жирийн гэр бүлийн амьдралаар амьдарч байгаа мэт байсан. Гэхдээ хаалттай хаалганы цаандах нөхцөл байдал огт өөр. Karen хожим Айваныг буунд хит авсан хүн байсан хэмээн тодорхойлсон. Лангла улсын ойд очихдоо тэр кенгуру буудаж алхаас таашаал авдаг. Гэртээ айдас төрүүлэм их хэмжээний зэвсгийг хадгалдаг байсан. За Karen мөн түүний догшин уур бие махбодын хүчирхийллийг олон жилийн турш твцсэн. Эцэст нь 87 онд амь насаа алдхаас айсан тэрээр Айванаас зугтаж гэрээ орхиж явсан. Тэдний гэрлэлт 89 оны 10 сард албан ёсоор цуцлагдсан. Карни ярьсан бууны донтолд Билангло улсын ойд ан хийдэг байсан тухай мэдээлэл нь хожимын мөрдөн шалгалтад онцгой ач холбогдолтой болсон. За түүнчлэн Айван бол өөрийн ах Борисын эхнэртэй хүртэл удаан хугацаанд харилцаатай байсан. Тэр харилцаанаас Ленис нэртэй охин төрсөн. За өөрөөр хэлбэл Айван бол гэр бүл, ах дүүс, ойр дотны хүмүүсийнхаа итгэлийг хүртэл ямар ч эргэлзээгүйгээр эвддэг хүн байсан. 80-ад оны турш тэр Сидней орчимд амьдарч замын хөдөлгөөний газарт үе ажиллан олсон мөнгөө буу зэвсэг болон бартаа замын машин худалдаж авахд зориулдаг байсан. За мөн
байсан ан хийх, алслагдсан газраар явах зэрэг ур чадвараа улам сайжруулж байсан. Хожим энэ бүхэн нь бол түүнийг хүчирхийлэгч гэмт хэрэгтнээс цовруул алуурчин болон хувирахад туслах болно. 80-аад оны төгсөл гэхэд Айван бол гаднаас нь харахад жирийн нэгэн замын ажилчин хэвээрээ. Харин дотор нь хуримтлагдсан тэр уур хилэн хүнийг ангуучлах хүсэл нь гадагшлах боломжоор хүлээж байсан. Carolyn Clark нь 21 настай Англиас ирсэн аялагч байсан. Харин 22 настай Joanne Walters нь Walesаас ирсэн. Тэд 92 оны эхээр Австралид аялж байхдаа Сиднейгийн King's Cross дүүрэгдэх үүргэвчтэй аялагчдын буудалд танилцж цаашд хамт аялахаар шийдсэн хүмүүс. 92 оны 4 сарын 18-нд хоёр бүсгүй Сиднейгээс гарч хурдны замаар өмнө зүгт явж байсан. За энэ цаг үед бол hitchhike буюу замын машинд гар өргөж дайгдаг зүйл бол маш илбэг аюулгүй байдаг байсан. За энэ Айваны ихэнх хохирогчд нь hitchhike хийж явж байгаад хохирогчд болсон байдаг учраас би үүнээс хойш ярихдаа гар өргөж замд дайгдсан гэж ярихгүйгээр зүгээр hitchhike явж байсан хүмүүс гээд яриад явах болно. Carolyn болон Deborah хоёр Victoria'д очиж жимс хураах түр ажил хийгээд дараа нь баруун зүг рүү аялж Австралийн өөр хэсгүүдийг хамтдаа үзэхээр төлөвлөсөн. Гэхдээ хэдэн 7 хоног өнгөрсөн ч Carolyn болон Joanna хоёрын хинээс нь ч сураг гараагүй. Сандарсан гэр бүлийнхэн нь Их Британь болон Австралийн эрх баригчдад мэдэгдэж сураггүй болсон тухай зурагт хуудас тарааж хэвлэл мэдээлэлээр мэдээллүүлж эхэлсэн. Замд нь ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон байж магадгүй гэсэн болгоомжлол улам нэмэгдсэн. Харамсалтай нь тэр айдас 92 оны 9 сард үнэн болох нь батлагдсан. 9 сарын 19-нд Блангло хойд гүйлт хийж байсан 2 хүн бутанд нуусан цогцыг олсон. Маргааш өглөө цагдаа нар эхний цогцноос ердөө 30 метрийн зайд 2 дахь цогцыг илрүүлсэн. Шүднийх нь бүртгэлээр тэднийг Joanne Walters болон Carolyn Clark мөн болохыг тогтоосон. Хоёр бүсгүүд учруулсан гимтэл алуурчны ямар хариус байсныг харуулдаг. Joanne бол нуруундаа 21, цээжиндээ 14 удаа хутгалуулсан. Нэг хутгалалт нь нухсыг нь тасалсан болохоор тэр даруй хөдөлгөөнгүй болсон байх боломжтой гэж шинжээчид үзсэн. Carolyn-ыг арай өөр аргаар хөнөөсөн. Түүний толгой руу ойрын зайнаас 10 удаа буудсан нь алуурчин түүнийг бай болгож ашигласан мэт харагддаг. За мөн цээжинд нь хутгалсан шарх байсан бөгөөд нүдийг нь гар аргаар хийсэн болтоор боосон. Энэ нь алуурчин амийг нь хөнөөхөөс өмнө түүнийг зориуд айлган тарчдаасан байж болцсошгүйг харуулдаг. Хэргийн газраас өөр хит хитэн сэжигтэй зүйл илэрсэн, хэргийн ойролцоо чулуугаар бүдүүн тойруулж хийсэн галын орон байсны зэрэгцээ тамхины иш 22 калибрын сумны хонгой тархсан байсан. Joanne джинсэн өмдний цахилгаан нь тайлгсан ч гэсэн дээд товч нь товчлогдсон хിവэрэ. Энэ нь түүнд бэлгийн хүчирхийлэл үйлдээд дараа нь хувцсыг нь яаран өмсгсөн байж болзошгүй гэсэн хардлага төрүүлдэг. За гэхдээ цогцос бол хит их задарч ялзарсан байсан учраас бэлгийн хүчирхийлэл болсон эсхийг шүүх эмнэлгийн шинжилгээгээр эцэслэн тогтоох боломжгүй байсан. Хэргийн газрын нөхцөл байдал алуурчин эсвэл алуурчид хохирогчдыг зовоохоос таашаал авч амийг нь хөнөөсний дараач гэсэн хэргийн газарт тодорхой хугацаанд үлдсэнийг харуулдаг. Carolyn болон Joanne хоёрын цогцос олдсон тухай мэдээ Австрали төдийгүй гадаад орнуудыг цочирдуулсан. Их Британий хэвлэлүүд үл таних энэ алуурчныг Beast of the Bush буюу ойн араатын хэмээн нэрлэж залуу жуулчдыг ойнолдог цовруул алуурчин байж болзошгүй талаар бичиж эхэлсэн. За харин Австралийн цагдаа нар бол эхэндээ энэ дүгнэлтэнд болгоомжтой хандсан. 92 оны сүүлээр албаныхан үүнийг нэг удаагийн хэрэг эсвэл хит хитэн хүний хамтран үйлдсэн гэмт хэрэг байж магадгүй гэж тайлбарлаж нэг цовруул алуурчны үйлдэл гэх таамгийг олон нийтэд үгүйсгэж байсан. Эхний хоёр цогцос олдсны дараа улсын Блангло улсын ойд өргөн хүрээний нэгжлэг хийсэн ч гэсэн өөр хүний шарил илрээгүй. Шууд сэжүүрч олдоогүй учраас 92 онд дуусаж 93 он гарахад Carolyn Clark болон Joanne Walters нарын аллагын мөрдөн шалгалт мухардлын байдалд орчдөг. За гэхдээ цагдаа нарын мдээгүй байсан зүйл нь бол энэ алуурчин өмнө нь ч гэсэн хүний аймнаас хөнөөсөн бөгөөд дахин аллах үлдэх гэж байсан явдал. Ivan Melott-ийн хамгийн эртний гэж тогтоогдсон хохирогчд гадаадын жуулчд биш
аялалд гарсан 2 залуу Австрали хүн байсан. 19 настай Дебра болон 19 настай Джеймс нар Виктория мужийн Франкстон хотоос ирсэн хос байсан. 89 оны 12 сарын сүүлээр тэд Мельбурнаас гараад Нью Саут Уэльсийн хилийн ойролцоох Альбрейд байрлах Confest гэдэг нэртэй альтернатив амьдралын хэв маягийн фестивалыг зорьсон байна. Тэд эхлээд Сиднейд ирж хэд хоног хот үзснийхаа дараа 89 оны 12 сарын 30-нд Альбрейд чиглэлд hitchhike хийж эхэлсэн байна. Гэхдээ фестивалд хизээж хүрч чадаагүй. Шинэ жилийн дараач Джеймс болон Дебра хоёр гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй тул сураггүй алга болсон гэж бүртгүүлсэн байна. За харин хамгийн анхны олдсон сэжүүр мөрдөгчдийг хэргийн газраас бол эсрэг зүг рүү хөтлсөн. 89 оны 12 сарын 31-нд нэгэн явган аялагч Джеймсийн эвдэрсэн камерыг Сиднейгийн хойд захын Galston Gorge орчмын замын хажуугаас олсон. Гэхдээ энэ газар нь бол тэдний Альбрейд хүрэх замын эсрэг замд байсан. Хэдэн сарын дараа буюу 90 оны 3 сард Джеймсийн хоосон үүргэвч за мөн тэр орчмоос олдсон. Тухайн цогцос олдоогүй байсан учраас цагдаа нар залуу хосыг Планглогоос хол Сиднейгийн ойролцоо гэмт хэргийн хохирогч болсон байж магадгүй гэж үзсэн. Гэхдээ эдгээр эд зүйлсийг мөрдөгчдийг төөрөгдүүлэхийн тулд алуурчин зориуд Galston Gorge-д хайсан байх магадaltaй байсан. За мэдээж энэ үедээ бол цагдаа нар үүнийг ерөөсөө өөрсдийг нь төөрөгдүүлэх гэж тавьсан гэдгийг бол ойлгоогүй. Гэхдээ бид нар бол яагаад өөр зүгт олдсныг нь тайлбарлаж чадна. Айван өмнө нь гутлаа орхиж амиа хорлсон мэт харагдуулан цагдааг төөрөгдүүлж байсан түүхтэй. Харин Джеймс болон Дебра хоёрт яг юу тохиолдсон нь бараг 4 жилийн турш нууц хിവэр үлдсэн. 93 оны 10 сарын 5-нд Carolyn болон Joanne хоёрын цогцос олдсноос жил гаруйн дараа түлээ төвөж явсан нутгийн нэгнээр Плангло улсын ойгоос алслагдсан хэсгээс хүний яс олсон. Тэр цагдаад мэдэгдэж хайлтыг эхлүүлэхэд дуудлаггүй ойролцоо болсон 2 цогцыг илрүүлсэн. Тэднийг сургуу алга болоод удсан Джеймс болон Дебра хоёр мөн болохыг тогтоосон. Цогцон дээрх гэмтлүүд нь өмнө нь олдсон хохирогчдод учруулсан хүчирхийллийн адил шимжтэй байсан. Джеймс нийт 8 удаа утгалуулсан. Joanne Walters-ийн адил түүний нурууны дээд хэсэгт учирсан нэг том шарх нухсыг нь тасалж бүх биеийг нь хөдөлгөөнг болгосон. Нуруу болон цээжинд нь байсан бусад худахны шарх зүрх уушийг нь гэмтээсэн болохоор тэр удаан амьд үлдэх боломжгүй байсан ч өөхөх хүртлээр асар их өвдөлтийг мэдэрсэн. Джеймсийн цогцыг ургийн байрлал шиг атрилсан байдалтай олсон амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд ямар их зовсныг илтгэдэг. За харин Дебрад бол өөр төрлийн харгислал үлдэгцэн. Түүний толгой, нүрийг хүнд зүйлээр хүчтэй зогсноос гавлынх нь яс нь 2 газараа хагарч ирүүн хугарсан. За мөн духан дээр нь хутхны мөр, нуруунд нь хутгалсан шарх байсан нь цодож унаасныхаа дараач алуурчин түүн рүү дайрснаар байсныг харуулдаг. Ингээд сургаггүй алга болсноос нь бараг 4 жилийн дараа Джеймс болон Дебра нарын цогцос олсноор 89 оны сургаггүй болсон залуу хосын хэрэг Плангло ойд үлдэгдсэн аллагтай холбогдсон. Эхэндээ бол Джеймсийн камер болон үүргэвч яагаад Планглогоос ийм хол орших Galston Gorge-д олдсныг мөрдөгчд ойлгохгүй байсан. За харин одоо тэднийг ойд хөнөөсний дараа эд зүйлсийг нь цагдааг төөрөгдүүлэхийн тулд өөр газар аваачиж хайсан байх боломжтой нь тодорхой болдог. За энэ удаа хохирогчд бол гадаадын жуулчид биш харин Австралийн иргэд байсан олон нийтэд бол аюул хэнийг ч ялахгүй гэдгийг ойлгуулж өгдөг. Мөрдөгчд гэсэн эдгээр алгын ард нэг хүн байгаа бөгөөд тэр бол дор хаяж 89 оноос хойш идэвхтэй байсан гэж үзэж шалгалтаа эрчимжүүлдэг. Дараагийн хохирогч 20 настай Симон Германаас ганцаараа ирсэн адал явдал дуртай аялагч байсан. 91 оны 1-р сард тэр Сиднейгээс Мельбурн хүртэл hitchhike хийж явж тэнд Германаас ирэх ээжтэйгээ уулзан хамтдаа аялж амархаар төлөвлөсөн. Симон 91 оны 1 сарын 20-нд үүргэвчээ үрээд Сиднейгээс хөдөлсөн. Гэхдээ тэр Мельбурнд товлсон газартаа ирээгүй. Гэр бүл найз нөхдөйгөө дахин холбоог бариагүй болохоор удалгүй сураггүй алга болсон гэж бүртгүүлсэн. Түүний явах зам хэдэн зуун километр үргэлжилж байсан болохоор цагдаад бол ямар нэгэн тийм баримжаа авах сэжүүр байгаагүй. Иймээс Симонд юу тохиолсныг бараг 3 жилийн турш хинч мэдэж чадаагүй. 93 оны 11 сарын 1-нд Нью Саут Уэльсийн цагдаа нар Плангло улсын ойд өргөн хүрээний шугамн нэгчлэг хийсэн. За энэ үеэр бол ойн төмрийн замаас зайдуу жижиг цоорхоо газраас хүний яс олдсон.
Шинжилгээгээр тэдгээр нь Симоных болтгыг нь тогтоосон байна. Симон бол бас л мөн адил хэрсгээр хөнөөгдсөн. Тэр дор хаяж 8 удаа хутгалуулсан. Зарим шархан нь бол нухсыг нь таслаад хөдөлгөөнгүй болгосон бол бусд нь зүрх уушгийг нь нэвтэлсэн. Энэ нь бол Джон Уолтерс болон Джеймс нарт учруулсан гэмтэлтэй тун төстэй. Алуурчин эхлээд нуруур нь хутгалаад хөдөлгөөнгүй болгоод дараа нь амийг нь хөнөөдөг тодорхой арга барилтай юм шиг харагдаж байгаа. Түүний цогцсны ойролцоогоос түүнд огт хамааралгүй хувцснууд олдсон. Тэдгээр нь ногоон торгон шорт болон шар өнгийн цамц байсан. За үүнийг бол хожим нь өөр нэг сургаггүй болсон аялагч Анягийн өмсөж явсан хувцс нь мөн болохыг тогтоосон. Энэ олдвор бол алуурчин Блангло улсын ойд хит хитэн хүнийг хөнөөж хохирогчдын эд зүйлсийг өөр булшны хооронд зүүсэн байж болзошгүйг харуулдаг. Мөрдөгчдийг төөрөгдүүлэх гэж зориуд ингүү эсвэл хохирогчдын эд зүйлсийг дурсгал болгон хадгалдаг байсан уу гэдгийг тогтоох боломжгүй. Симоны цогцос олсноор New South Wales-ийн ойд цуврал алуурчин ангуучилж явсан гэдэгт эргэлзэх зүйл байхгүй болсон. 21 настай Гейбер болон түүний найз бүсгүй 20 настай Аня нар Германаас хамтдаа Австралид аялж ирсэн залуу хос. 1991 оны сүүлээр тэд Сиднейд зул сарыг өнгөрүүлээд цаашаа Австралийг хөндлөн туулж хойд нутаг дэвсгэрдэх Дарвин хүрэхээр төлөвлөсөн байсан. За тэндээсээ сарын дараа буцаагаад Герман руу нисэх хуваартай байсан. 91 оны 12 сарын 26-ны өдөр Гейбер болон Ани хоёр Сидней дэх буудлаасаа гараад хичхайк хийхээр замдаа гарсан. Гэхдээ тэд бол Дарвинд хизээж хүрээгүй, гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй, Герман руу буцах нислэгтэж ирээгүй болохоор тэднийг сургаггүй болсон хүний тоонд бүртгүүлсэн байна. Шууд мөрдөх сэжвэр олдоогүй учраас тэдний алга болсон хэрэг мөн л хэсэг хугацаанд нууц хിവэрэ үлдсэн. 93 оны 11 сарын 4-нд буюу за бараг алга болсноос нь 2 жилийн дараа Симоны шарлийг олсноос 3 хоногийн дараа Блангло улсын ойд хийж байсан цагдаагийн нэгжлэгээр дахин 2 цогцос илэрсэн. Симоны цогцос байсан газраас холгүй өтгөн бутанд нуусан 2 цогцос хоорондоо ойролцоогоор 50 метрийн зайтай байсан. За ингээд эдгээр цогцыг Аня болон Гейбер болохыг нь тогтоочсон байна. Анягийн толгойг биеэс нь бүрэн салгасан байсан бөгөөд толгойг нь хизээж олоогүй. Алуурчныг гавлын ясыг нь дурсгал болгон авч явсан байх магадлалтай гэж үздэг. За харин Гейбрийн толгой бол 6 удаа буудулсан байсан. Энэ нь Carolyn Clark-ийн хөнөөсөн аргатай тун төстэй шинжилгээгээр Гейбрийг буудахаасаа өмнө хүлсэн болохыг тогтоосон. Иймээс алуурчин түүнийг Аняд юу хийж байгааг харах эсвэл сонсгоос өөр аргагүй байдалд оруулаад дараа нь цаазалж байгаа юм шиг буудсан байх боломжтой. Шинжилгээгээр Гейбрийг хөнөөсөн сум Carolyn Clark-ийн хэргийн газраас олдсон сумтай адил 22 калибрих болохыг нь тогтоосон. Алуурчин ан хийх мэт зохион байгуулалтаагаар бууга авч явж хохирогч бүрд өөр төрлийн хүчирхийлэл хэрэглэж байсан харагдаж байгаа. Гейбер Аня хоёрын цогцос олдох үед хэргийн бодит цар хүрээ бол бүрэн тодорхой болдог. 5 эмэгтэй, 2 эрэгтэй буюу нийт 7 залуу аялагчийг хэрцгийгээр хөнөөж нэг ойд нууцсан байсан. Тэд 1989 оноос 92 оны хооронд сургаггүй болсон ч 7 цогцыг 92-оос 93 оны хооронд ердөө 14 сарын хугацаанд дараалан олсон. Цогцос олдох тусам алуурчныг яаралтай илрүүлэх дарамт цагдаагийн байгууллагад улам нэмэгдсэн. Гэхдээ Ivan Melott-ийн энэ алхууд зөвхөн батлагдсан энэ 7 хохирогчоор эхэлж дууссан гэдэгт мөрдөгчд болон хэвлэл мэдээллийнхэн эргэлздэг. Бусад сургаггүй болсон хүмүүсийн хэрэгт ажиглагдсан ижил төстэй шинжүүдийн улмаас 70-80-ад оны олон хаагдсан хэрийг дахин шалгаж эхэлсэн. Ivan-ыг олон шийдэгдээгүй хэрэгтэй холбон сэжиглсэн ч гэсэн тэдгээрийн аль нь ч шүүхээр нотлогдоогүй. За тэдгээрийн нэг нь бол 78-аас 79 онд Ньюкасл орчмоос хоорондоо хэдхэн сарын зайтай алга болсон 3 залуу эмэгтэй хэрэг. Тэд бол 20 настай Lynn, 18 настай Robin, 14 настай Amanda нар. Гуруула хурдны замын ойролцоогоос сургаггүй болсон бөгөөд тухайн үед Ivan тэр бүсэд замын ажилтнаар ажиллаж байнга явдаг байсан. Тиймээс түүнийг сэжигтэй этгээдээр нэрлсэн ч ял тулгах хэмжээний нотлох баримт олдоогүй. За мөн 2004-өөс 2006 оны хооронд Сиднейгийн сувилагч болохоор суралцаж байсан Jillian Debra нарын алга болсон хэрэгтэй холбогдуулан Ivan-ыг албан ёсоор шалгасан. Хоёулаа 20 настай байсан бөгөөд 80 оны 6 дугаар сард нэгэн баарнд ковбой малгайтай эрэгтэйтэй танилцж байгаа нь хамгийн сүлд харагдсан нь. Ivan байцаалтын үеэр энэ хэрэгт өөрийгөө ямар ч холбоогүй гэж мэдгдсэн ч нас барсан шалтгааны
толгооныг тогтоох шүүхийн шалтгаанаар түүнийг с сэжигтэй этгээдийн нэг гэж нэрлсэн. Түүнтэй холбож үздэг өөр нэг хохирогч бол 18 настай Анет. Тэр 80 оны 1-р сард Сиднейгээс хойд зүгт хурдны замаар явж байхдаа орс орггүй алга болсон. 2005 онд Анетийн хэргийн талаар явуулсан шүүхийн мөрдөн шалгалтаар Ivan Mellet түүний хөнөөсөн гэгт баттай нотлохой байхгүй ч гэсэн сэжигтнүүдийн жагсаалтаас бүрэн хасах боломжгүй гэж шүүхгүйтсэн байна. За мөрдөгчд бүр 1960-аад оны хэрэгүүдийг хүртэл эргэж шалгасан байдаг. Яагаад тэгэхээр 2015 онд Ivan-ы ах Борис нэгэн ноцтой мэдээллийг дийлгэсэн. За түүний ярьснаар Ivan 1962 онд Сиднейгийн таксины жолооч Невиллийг буудсан хүн өөрийгөө байсан гэж түүнд хэлж байсан байна. За энэ таксины жолооч Невилл нь нуруундаа буудуулснаар бэлхүүснээсээ доош саажсан. За харин энэ хэрэгт ямар ч буруугүй байсан Аллен гэх хүн ял сонсож 5 жилийг шоронд өнгөрүүлсэн. Невиллийн нурууг гимтэн саажилтаа болгосон арга нь бол Ivan-ы батлагдсан хит хитэн хохирогчд учруулсан гэмтэлтэй тун төстэй байсан. Гэсэн ч 62 оны энэ хэрэгтэй холбогдуулан Ivan хизээж ял тулгаагүй. За олон жилийн турш цагдаа мөрдөгч зохиолч шинжээчд шийдэгдээгүй 20 хүртэлх аллах болон сургаггүй болсон хүний хэргийг Ivan-тай холбоотой байж болзошгүй гэж үзсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь бол 70-80 донд Австралийн хурдны зам дагуу хичхайк хийж яваад алга болсон залуус байдаг. Хохирогчдын нас, аялж явсан нөхцөл, сургаггүй болсон газар зэрэг нь батлагдсан 7 хохирогчийн хэрэгтэй олон талаараа адилхан байсан. Үүргэвчтэй аяллаа аллагын цар хүрээ ихсэх тусам New South Wales-ийн цагдаагийн хандлага анхны эргэлзээнээс бүрэн хэмжээний мөрдөн шалгалт болон хувирсан. За одоо харин энэ хэргийн мөрдөн шалгалтын явцаас ярив. 92 оны 9-р сард Carolyn болон Joanne хоёрын цогцыг анх олоход цагдаа нар бол үүнийг өмнө нь хэлсэнчлэн цоврал алуурчны хэрэг гэж зарлахтаа болгоомжилсан байсан. Хоёр бүсгүйг өөр аргаар хөнөөсөн байсан болохоор ганц удаагийн хэрэг эсвэл хит хитэн этгээдийн үйлдэл байж магадгүй гэж тайлбарлаж ийсэн. Гэсэн ч тусгай мөрдөгчин сургаггүй болсон хүмүүсийн бүртгэлийг шүүж, ижил төстэй хэрэгүүдийг хааж эхэлсэн. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Hume гэх нэртэй хурдны зам орчмоос бол хит хитэн аялагч ямар ч уул мөргүй алга болсныг тэд анзаарсан. Тэдний дунд миний өмнө ярьсан Австралийн хос болох Debra болон James, за мөн Европын аялагчид Simone, Gaber болон Anya нар байсан. Гэхдээ тухайн үед Carolyn болон Joanne хоёрыгаас өөр цогцос олдоогүй байсан болохоор эдгээр хэрийг хооронд нь холбох бодит нотлохой хангалтгүй байсан. Carolyn болон Joanne хоёрын хэргийн газраас 22 калибрийн сумны хонгой олс болон янз бүрийн ширхиглэг эд мөрийн баримтаар хураагдсан. Гэхдээ харьцууд нь шалгах сэжигтэн байгаагүй учраас энэ бүхэн мөрдөн шалгах албаны зүгээр л архивт нь хадгалагдсан мэдээлэл төдийл үлдчихдэг. За цөөн хэдэн боломжит чиглэлийн нэг нь бол шүүхийн сэтгцэн эмч доктор Rod Milton-ы гаргасан гэмт хэрэгтний сэтгэл зүйн зураглал. Тэрээр эхний 2 аллагын мэдээллийг судлаад за алуурчныг бол 30 гаруй настай өмнө нь догшин авир гаргаж байсан ой болон орон нутгийн газар нутгийг сайн мэддэг эрэгтэй байх магадaltaй гэж дүгнсэн. За мөн хохирогчдод өвдөлт учруулахаас таашаал авдаг хүн гэж тухайн үедээ дүгнэж байсан байна. Гэхдээ доктор Милтон бол эхэндээ үүнийг сонгодог хэв шинжийн цоврал алуурчны үйлдэл гэж бодоогүй, харин ч алуурчинд тусалдаг хамсаатан байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлжсэн байна. Түүний зураглал тодорхой хүнийг заагаагүй ч гэмт итгээд маш аюултай баригдахгүй бол дахин аллах үлдэх өндөр магадлалтайг харуулдаг. Мөрдөн шалгалтын ирч бол 93 оны 10 дугаар сараас огцом нэмэгдсэн. Тэр сард Debra болон James нарын цогцос, за удалгүй Simone, Anya болон Gaber нарын үлдэгдлийг Blangley улсын ойгоос дараалан олсон. Ингээд цагдаа нар олон жилийн турш идэвхтэй байсан цоврал алуурчинтай нүгт тулснаа ойлгодог. 93 оны 10 сарын 14-нд New South Wales-ийн цагдаагийн хэлтэс үүргэвчтэй аялагчдын алгыг тангаар нь мөрдөн шалгах, тусгай мөрдөн шалгах багийг байгуулсан. Тус багт 20 гаруй мөрдөгч, мэдээллийн шинжээч багтсан бөгөөд Ахмад мөрдөгч Clive Small удирдагчаар нь томилогдсон. За ингээд тэдний өмнө асар их ажил хүлээж байсан. Олон нийт болон бусад цагдаагийн нэгжээс мэдээлэл тасралтгүй ирж
олон арван сэжигтэн сонирхол татах этгээдийг шалгах шаардлагатай болсон. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээлэл болон олон нийтийн дарамт улам нэмэгдэжсэн. Засгийн газар алуурчныг барихад хүргэх мэдээлэл өгсөн хүнд 500 мянган австрали долларын шагналыг зарласан нь тухайн үедээ бол урьд өмнө нь байгаагүй өндөр дүн байсан. Мөрдөгчд сургаггүй болсон хүмүүсийн мэдүүлгийг нэг бүрчлэн тулгаж тухайн бүсэд хүчирхийллийн төвхтэй байсан хүмүүсийн бүртгэлийг шалган асар их мэдээлэлээс холбоо хамаарлыг илрүүлэх компьютерийн шинжилгээ ашиглаж эхэлсэн. Блангло улсын ой бол өөрөө бас нэг том бэрхшээл болдог. Өргөн удам аслагдсан энэ ойд өөр олон цогцос нуугдсан эсхийг мэдэхгүй байсан. Иймээс 93 оны 10 дугаар сараас 11 дугаар сарын хооронд цогцоодыг олсны дараа 300 гаруй цагтаа сайн дурынхан ойг хитэн 7 хоногийн турш нэгжсэн. 93 оны эцэцгээхэд нийт 7 цогцос олдсон бөгөөд энэ тусгай баг Австралийн түүхэнд хамгийн том гэмт хэрэгтэн 90 сурвалжлах ажиллагаануудын нэгийг эхлүүлсэн байсан. Хэргийг урагшлуулсан хамгийн чухал сэжүүр амьд үлдэж чадсан нэгэн зоригтой хүнээс ирдэг. 93 оны 11 сарын 13-нд цагдаа нарт Пол Онионс гэх Британи нэртэй хандсан. Тэрээр мэдээгээр үүргэвчтэй аялагчдын алгын талаар үзээд хэдэн жилийн өмнө өөрт нь тохиолдсон явдлыг мэдээлэхээр шийдсэн. 90 оны 1-р сард 24 настай Пол Австралид үүргэвчтэй аялж байсан. Тэр Сиднейгээс Мельбурн чиглэлд хичхайкер явж байхдаа Касула орчмын Хьюм хурдны зам дээр нэгэн жолоочийн машинд суусан. За жолооч бол өөрийгөө тухайн үед Билл гэж танилцуулсан. Эхэндээ аялалд хэвийн үргэлжилсэн ч удалгүй Билл гэж нэрлсэн залуу хачирхалтай асуултууд тавьж эхэлсэн. Пол хаашаа явж байгаа, очих газарт нь гэр бүл эсвэл найз нөхөд нь хүлээж байгаа эсэх, цэргийн тусгай хүчний сургалтанд хамрагдаж байсан эсхийг хүртэл асуусан байна. За өөрөөр хэлбэл тэр Полыг хэр хүчтэй, мөн дээрэс нь алга болвол хэн нэгэн ирж хаах эсхийг тандаж байсан юм шиг санагддаг. Асуултууд үргэлжлэхийн зэрэгцээ Билл арьс өнгөөр ялгуурсан гадаадын хүмүүсийг үзэн ядсан үгсийг хэлж эхэлсэн Полыг түгшээж эхэлсэн. Зам дээр явж байх үедээ жолооч гинэт хуурцаг хайх нэрээр машина замын хажууд зогсоосон. Дараа нь гинэт гар бүү болон олс гаргаж ирээд дээрэм хийх гэж байгаагаа хэлсэн байна. За Пол бол өөрийнх нь амнаас аюулд орсыг тэр даруй ойлгоод тэр хаалгыг огцон монголгож машинаас үсэрч амиа аврахын тулд гүйсэн байна. За Билл гихчээр араас нь буудан хөөсөн ч Пол хурдны зам дээр хоёр тишээ огцом чиглэлээ өөрчлөн гүйсэн. Аз болж хажуугаар өнгөрч явсан машин зогсоод жолооч Жован сандарсан Полыг машиндаа суулгаж хэргийн газраас хурд нь холдсон байна. Дараа нь тэд Борлын цагдаагийн хэлтэст очиж болсон явдлыг мэдээлсэн. Пол халдагчийг сахалт айд тухайн үедээ нэр хүндтэй байсан Австралийн крикетчин Денис Лилитэй төстэй хүн байсан гэж тодорхойлсон. За мөн түүний машин болон усын дугаарын мэдээллийг өгсөн. Гэхдээ 1990 онд энэ мэдүүлэг хэнийг ч баривчлаагүй. Борл хотын цагдаагийн хэлтэс гомдлыг бүртгэсэн ч шууд шалгах сэжигтэн гараагүй учраас тайлнын зүгээр л архивт нь дарагдаж үлдсэн. За харин 93 оны сүүлээр тусгай баг Полын түүхийг сонсоод энэ явдлыг ерөөсөө үл тоомсорлож болохгүй байна гэдгийг ойлгодог. Яг тэгэхээр хэрэг Блангло улсын ойтой ойролцоо болсон. За дээрэс нь хохирогч хичхайк хийж явсан, халдагч нь буу болон олс авч явсан. За мөн халдлага нь 90 оны 1-р сард буюу бусад батлагдсан аллагуудын дунд үйлдэгдсэн байсан. За ингээд 94 оны 4 сарын 13-нд мөрдөгчд Боврл хотын цагдаагийн хэлтсийн архиваас Полын анхны мэдүүлгийг олсон. Түүнд бичигдсэн мэдээлэл мөрдөн шалгалтын хамгийн үн цэнтэй сэжүүрүүдийн нэг болж хувирдаг. Полыг аварсан Жован Бэригч гэсэн олж мэдүүлэг авсан. Тэр Полын ярьсныг баталж тухайн өдөр айж сандарсан залуу замаас суулгаж авснаа бүр санаж байсан. Үүнтэй зэрэгцэн Айваны танилуудын зарим нь цагдаад мэдээлэл өгч эхэлсэн. Тэдний нэг нь бол Айвантай хамт ажилладаг хүний найз бүсгүй байсан бөгөөд Айваныг зэвсэгт хит автсан, буу болон ангийн тухай байнга ярьдаг байсан гэж мэдүүлсэн. За ингээд өөр сэжүүрүүд нэг хүний нэр дээр нийлж эхэлсэн нь Айван Мелот болж таардаг. 94 оны 5 дугаар сард цагдаа нар Полыг нууц ажиллагааны хүрээнд Австрали руу буцааж авч ирсэн. 5 сарын 5-нд түүнд хит хитэн сэжигтнийг харуулan таних ажиллагаа явуулахад Пол ямар ч эргэлзээгүйгээр Айван Мелотыг сонгосон байна. Тэр Айваныг 4 жилийн өмнө өөрийгөө биелгэж танилцуулан хүлж алахыг завдсан хүн мөн гэж таньсан.
За ингээд энэ танилт нь Ivan-ыг Blanc-ло орчимд hitchhike хийж явсан хүнийг барьцаалж алхахыг завсан хэрэгтэй шууд холбосон. Ингээд тусгай багийн чимээгүй цуглуулж байсан бусад баримттай нийлээд мөрдөгчд зөв хүнээ олсон гэдэгтээ улам бүр итгэлтэй болдог. Одоо тэдэнд нэр царай дээр нь Ivan-ыг шууд таньсан амьд гэрч байсан. Гэсэн ч баривчлахаас өмнө баттай нотлох баримт цуглуулах шаардлагатай болдог. Melody-ийн гэр бүл өнөр өтгөн түүний ах дүүсийн зарим нь мөрдөн шалгалтын талаар мэдвэл Ivan-д урьдчилан анхааруулж болцсохгүй гэж цагдаа нар болгоомжлсон. За тиймээс түүнийг баривчлахаас өмнө хэдэн 7 хоногийн турш нууцаар ажигласан. 94 оны 2 сарын 26-наас мөрдөгчд Сиднейгийн Eagle Vale дүүргийн Cinnabar Street-д байрлах Ivan-ы гэрийг хянаж ихсэн. Түүний өдөр тутмын хөдөлгөөнийг мөрдөж тэмдэглэх явцдаа тэд Ivan эхний 2 цогцос олдсноос удалгүй мөнгөлөг өнгийн Nissan Patrol машина зарсныг тогтоосон. За энэ нь болохоор Paul-ийн дүрсэлсэн машинтай ижил загвар байсан болохоор цагдаагийн сэжгийг улам нэмэгдүүлсэн. За мөн ажлын бүртгэлийг шалгахад батлагдсан халдлага болсон өдөр бүр Ivan ажилдаа гараагүй байсан. За ингээд сэжрүүд нэгээрээ таарч эхэлж байгаа юм. Paul-ийн танилт болон цугларсан бусад нотлохоонд үндэслэн тусгай баг ажиллагаагаа эхлүүлэхээр шийдсэн. 94 оны 5 сарын 22-ны үүрээр Melody-ийн гэр бүлийн эзэмшлийн хид хідэн байранд нэгэн зэрэг нэгжлэг хийсэн. Цагдаагийн багууд Ivan-ы гэрээс гадна түүний ээж болон 5 ах дүүгийнх нь эзэмшлийн байранд нэгэн зэрэг нэвтэрсэн. Ингэснээрээ хин нэгэн нотлох баримтыг урьдчилан нуух, шилжүүлэх боломжгүй болох ёстой байсан. За энэ ажиллагаанд нийт 50 гаруй цагдаа оролцсон. Түүнийг зэвсэг хэрэглэн эсэргүүцэх эсвэл зүхтгаас сэргийлэхийн тулд байшинг бүх талаас нь хаасан. Ivan Melody хэргийн газарт баривчилж эхний ээжэнд Paul-д халтсан хэрэгтэй холбоотой зэвсэгт дээрэн болон галт зэвсгийн хэрэгээр саатуулсан. Ингэснээрээ цагдаа нар нэгжлэгээр олдсон эд мөрийн баримтуудыг бүрэн шалгаж дуустал түүнийг хорих боломжтой болсон. Харин Ivan-ы гэрээс олдсон зүйлс мөрдөгчдийн төсөөлж байснаас ноцтой болж эхэлдэг. Гэр дотроос нь их хэмжээний галт зэвсэг илрүүлсний дотор 22 калибрийн загварын замагт буу, задалсан Ruger бууны эд анги, за мөн дээрэс нь хагас автомат буу байсан. За энэ Ruger буу нь болохоор Carolyn Clark болон Gaber нарыг хөнөөхөд ашигласан байж болзошгүй буутай ижил загвар байсан. За мөн Browning нэртэй гар буу болон том хэмжээний ангийн хутга олдсон байна. Гэхдээ бүгд зэвсгээс жилүү ноцтой баримт нь хохирогчдын хувийн эд зүйлс. Ivan-ы гэрийн өөр хэсгээс алагдсан аялагчдын унтлагын хүнжил, хувцас, камер болон аяллаа хэрэгслүүд олдсон байна. Герман хохирогчдын нэгний авч явсан өвөрмөц усны сав унтлагын өрөөний шүүгээс гарч ирсэн. Ivan-ы ээжийн гэрт цагдаа нар цоожтой шүүгийг хүчээр онгойлгоход урт тахир эртээ морин цэргийн сэлэн байсан. Ийм төрлийн зэвсгээр хүний толгойг таслах боломжтой болохоор Анягийн амийг хөнөөхөд ашигласан байж болзошгүй гэж сэжиглсэн. Хохирогчдын хувцас болон аяллаа бусад хэрэгслийг Melody-ийн гэр бүлийн хид хідэн байршлаас мөн олсон. Энэ нь Ivan хулгаасан зүйлсээ төрөл төрөстийнхөө гэрт нуулсан эсвэл тэдэнд өгсөн байж болзошгүйг харуулдаг. Харин гэр бүлийнхэн нь эдгээр зүйлсийг гэмт хэрэгтэй холбоотой гэдгийг огт мэдээгүй гэж мэдүүлсэн. За ямар ч тач олдсон эд мөрийн баримтын хэмжээ бол асар их. Ivan хохирогчдын эд зүйлсийг аллах бүр ихэд дурсгал болгон хадгалж байсан мэт харагдаж байсан бөгөөд тэдгээр нь түүнийг хэргийн газруудтай шууд холбож өгдөг. Ингээд Ivan Melody-ийн эсрэг хэрэг хангалттай бат бөх болсон ч түүнийг хуулийн дагуу буруутгаж ял сонсгох урт ажиллагаа дөнгөж эхэлж байсан. Олон нийтийн анхааралч гэсэн ойд үргэлжилсэн 90 сурвалжлах ажиллагаанаас шүүхийн танхим руу шилждэг. 94 оны 5 сарын 22-нд Ivan Melody баривчлагснаар Австралийн түүхэнд дэх хамгийн том 90 сурвалжлах ажиллагаануудын нэг оргилдоо хүрсэн. Eagle Vale дэх гэрт нь үүрээр дайрч орсон учраас тэр бэлтгэх ямар ч боломжгүй бүрэн гинтийн байдалд орсон. Цагдаа нарын ярьснаар Ivan эхэндээ балмагцсан боловч гавлуулах үедээ юу ч мэдэхгүй гимгүү хүн шиг дүрсгэж байсан. Тэр бол тухайн үед 49 настай, бие бэлдэр сайтай, булчинлаг ир байсан болохоор урьдчилан мэдсэн бол хүч хэрэглэж эсэргүүцэж болзошгүй гэж цагдаа нар үзсэн. Тиймээс ажиллагаанд ийм олон албан хаагчийг татаж оруулсан. Саатуулгасныхаа дараа Ivan маш тайван, за бараг л нэг хайхрамжгүй юм шиг байсан. Анхныхаа байцаалтаар тэр алгуудын талаар ямар ч мэдлэггүй гэж бүрэн үгүйсгсэн.
Гэрээс нь олдсон хохирогчдын эд зүйлсийг үзүүлэхэд ч үнэмшилгүй тайлбарыг хийдэг. Заримыг нь замын хажуугаас олсон, заримыг нь нэрийг мэдэхгүй хүмүүс орхисон гэж мэдүүлсэн. Гэхдээ олон өөр хохирогчид хамаарах ийм их хэмжээний эд зүйл нэг хүний гэрт санамсаргүйгээр цугларсан гэх тайлбар итгэхийн аргагүй. За мөрдөгчдийн ярьснаар бол Айван эхэндээ яриад л зүгээр нэг энэ бүхнээс мултарч чадна гэж бодсон юм шиг харагдаг. Харин эд зүйл бүрийг бүртгэж эзнийг нь тодорхойлох тусам түүний тайлбар улам бүдэрч эхэлсэн. 94 оны 5 сарын 23-нд Айван шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон. Тэр гин буруутай эсэх талаар мэдэгдэл хийгээгүй бөгөөд эхний хэрэгүүдээр цагдан хоригдсон. Нийслэгээс 9 хоногийн дараа буюу 5 сарын 31-нд Айван Мелотод 7 аялагчийг хөнөөсөн хэрэг болон Полд халтсан хэрэгтэй холбоотой албан ёсны ялыг тулгасан. За ингээд олон жил үргэлжилсэн 90 сурвалжлах ажиллагааны эцэст үүргэвчтэй аялагчдын алуурчин баригдсан. Айваныг баривчилсан мэдээ тарамагц Австрали даяар хүмүүс тайвширсан ч үүнтэй зэрэгцэн уур бухимдал хүчтэй нэмэгддэг. Дотоод гадаадын хэвлүүд түүний зургийг нүүр хуудсандаа нийтэлж орой мэдээ бүрээр хэргийн талаар мэдээлж байсан. Өргөн мөртэй, өтгөн сахалтай, хүйтэн харцтай дунд иргэм насны 90 зураг богино хугацаанд дэлхий даяар танигдсан. Түүнийг гадаадын алдартай цуврал алуурчидтай харьцуулж зарим хэвлэл мэдээлэл Австралийн хамгийн аимшигтай цуврал алуурчин гэж нэрлсэн. Гэхдээ түүнийг насан туршид нь дагсан нэр нь бол үүргэвчтэй аялагчдын алуурчин байсан. Анхны цогцсууд олдсноос хойш олон сарын турш айдас давтсан хүмүүс эцэст нь энэ бүхний ард байсан хүний нэр царайг мэдэж авсан. Тиймээс шүүхийн ажиллагааны алхам бүр олон нийтийн асар их анхаарлын төвд байсан. Айваныг шүүхэд авчрах бүрд сэтгүүлчид болон түүнийг харахыг хүссэн хүмүүс машиныг нь бүчиж авдаг байсан. Хэвлэлүүд түүний ажлын түүх, гэр бүлийн орчин, хуучин ангийнхан, хөшүүдийнх нь яриаг нийтэлж гаднаас нь харахад жирийн замын ажилчин ийм хэрцгий алуурчин болж хувирсныг ойлгохыг оролдож байсан. За удалгүй түүний өссөн хүчирхийлэлтэй гэр бүл багаасаа гаргаж байсан догшин авир цагдаад олон удаа баригдсан түүх дахин сөхөгдөж эхэлдэг. Айван бол гинэд нэг өдөр алуурчин болоогүй. Түүний аюултай зан бага наснаас нь эхлэн илэрч гэмт хэрэг бүрийн дараа улам ноцтой болж ирсэн байсан. Харин олон нийтийг хамгийн их уурлуулсан зүйл нь Айван 1971 онд хичхайкинг хийж явсан 2 бүсгүйг хутга тулган барьцаалж нэгийг нь хүчинцэн хэрэгт буруутгагдсан ч шүүхээс цагаагдагдсан түүний тэр хэрэг. Тэр үед зохих ял шийтгэлээ авсан бол дараагийн алгууд гарахгүй байсан ч байж болох. Энэ мөрдөн шалгалтын үеэр цагдаа нар асар их хүч гаргаж томоохон багийг бүрдүүлсэн үнэн. Гэхдээ Айван өмнө нь олон удаа ноцтой гэмт хэрэг үйлдэж байсан ч дахин эрх чөлөөтэй үйлснэ нь олон хүний хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Шүүх хуралд оролцохоор зарим хохирогчийн гэр бүлийнхэн Их Британи болон Герман улсаас Австралид ирсэн. Тэд Айваныг хизээч дахин эрх чөлөөтэй явуулах ёсгүй гэж үзэж байсан. Энэ хэрэг Австралид хичхайк болон санаа зовох зүйлгүйгээр аялах соёл хүчтэй цохилт болж өгсөн. Өмнө нь залуусыг улс орноор чөлөөтэй аялж шинэ хүмүүстэй танилцахыг дэмждэг байсан хүмүүс хүртэл танихгүй хүний машинд суухын аюулыг анхааруулж эхэлсэн. Аялал жуулчлалын салбарынхан харилцан адилгүй байр суурьтай байсан. Зарим нь үүргэвчтэй гадаад аялагчдын тоо буурна гэж имэж байсан бол нөгөө хэсэг нь Айван баригдсан учраас Австрали өмнөхөөсөө аюулгүй болсон ийм гэмт хэрэг ховор тохиолдог гэдгийг онцолж байсан. Хэргийн дараахан олон улсын үүргэвчтэй аялагчдын тоо түр хугацаанд буурсан ч Айван шоронд хоригдож шуугаа намжихын хэрээр аялал жуулчлал аажмаар хэвэн болсон. Гэхдээ түүнийг баривчилсан явдал өөр нэг том асуултыг гаргаж ирдэг. Айван Мелот энэ бүхний ганцаараа үйлснэ үү? Эсвэл энэ өнөр гэр бүлийнх нь хин нэгэн за эсвэл олон хүн түүнд тусалж байсан уу гэдэг асуулт. Нэг дор 2 хохирогчийг номхотгох амаргүй учраас түүний ах дүү эсвэл найз нь зарим алхад оролцсон байж болцсохгүй гэсэн цуу яриа эхнээсээ тархаж эхэлдэг. Цагдаа нар Айваны ах дүү нарыг ч гэсэн идэвхтэй шалгасан. Анхны нэгжлэгийн үеэр түүний ах дүүс болох Ричард болон Волтер хоёрын гэрээс хууль бус зэвсэг болон хулгайн эд зүйл олдсон болохоор тэднийг баривчилсан. Гэхдээ Мелотийн гэр бүлийн өөр хүн алхад оролцсон гэх нотлохоо хизээж гарч ирээгүй. Шүүх хурал эхлэх үед прокурорууд 7 алгыг Айван ганцаараа үйлдсэн гэдэгт итгэлтэй болсон. Энэ хэргийн дараа Австрали даяар хүмүүс илүү сонор сэрэмжтэй болж сэжигтэй үйлдэлийг цагдаад мэдээлэх нь нэмэгдсэн. Цуврал алуурчин олон жилийн турш баригдалгүй явсан
явдал олон нийтийг гүн зочирдуулсан. Айваны баривчлага болон шүүх ажиллагааг Их Британи, Герман болон хохирогч иргэдтэй бусад улсад анхааралтай ажиглаж байсан. Дэлхийн өнцөг булан бүрээс хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ хэргийн дэлгэрэнгүй мэдээллийг сонирхох хүмүүсийн тоо ч гэсэн нэмэгддэг. 90-ад оны эхээр Австралийн аюулгүй аяллаа орны нэр хүндэд энэ хэрэг сөргөөр нөлөөлсөн ч Айваныг баривчилж шүүхэд шилжүүлсэн айдсыг тодорхой хэмжээнд намжаасан. Айван баривчлагдсны дараа хэрэг хууль, шүүхийн нарийн шат дамжлаганд шилжсэн. Олон нийтийн уур бухимдал, хэвлэл мэдээллийн асар их анхаарал байсан ч шүүх түүний шударгаар шүүлгэх эрхийг хамгаалах ёстой байсан. Түүний үйлдсэн хэрэг хохирогчдод шударга байгаагүй ч хууль ёсны нийгэмд шүүхийн ажиллагаа дүрмийн дагуу явагдах шаардлагатай. Айван эхэндээ 74 онд өөрийг нь ялгүй гаргаж байсан Джон Марстоныг өмгөөлөгчөөрөө дахин сонгосон. Гэхдээ хэдхэн 7 хоногийн дараа тэдний хооронд маргаан гарч Айван түүнийг ажлаас нь чөлөөлсөн. За улмаар төрөөс хууль зүйн тусалцаа хүсэж шинэ өмгөөлөгчдийн баг томилуулсан байна. Түүнийг батлан даалтаар суллаагүй бөгөөд шүүх хурал хүртэл цагдаж хорьсон. 95 оны турш прокурор өмгөөлөгчдийн талууд шүүх хуралд эрчимтэй бэлдсэн. Ахлах прокурор Маркийн удирдсан яллах баг, буу зэвсэг, унтлахын хүнжил, хувцас, аялын хэрэгсэл зэрэг олон зуун эд мөрийн баримт болон асар олон гэрчийн мэдүүлгийг нэгтгэн томоохон хавтас тэргийг бүрдүүлж чадсан. Шүүхийн өмнөх хамгийн чухал ажиллагааны нэг нь 94 оны сүүлээр болсон хэргийг шүүхэд шилжүүлэх урьдчилсан хилэлцүүлэг. Шүүгчийн өмнө явагдсан жижиг хэмжээний шүүх хуралтай адил энэ ажиллагаанд 200 гаруй гэрч мэдүүлэг өгсөн. Ингэснээрээ өмгөөлөгчид прокурорын цуглуулсан баримтуудтай танилцах боломжтой болсон. Эцэст нь 7 аллах болон Полд халдсан хэрэгээр Айваныг шүүхэд шилжүүлэхэд хангалттай нотлохоо байгаа гэж шүүгч дүгнсэн. Шүүхээс өмнө гарсан нэг маргаан нь 7 алгыг хамттан за эсвэл тусд нь хилцэх асуудал байсан. Өмгөөлөгчид олон алгыг нэг дор танилцуулбал тангарагтны шүүгчид Айваны талаар хит сөрөг ойлголт төрүүлнэ гэж үзэж 7 тусдаа шүүх хурал явуулах хүсэлтийг гаргасан. Харин шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй. Бүх хэрэг үйлдэлийн арга барил, хохирогчдын төрөл, ашигласан зэвсэг, болсон газар болон хохирогчдын эд зүйлсээрээ хоорондоо шууд холбоотой байсан. Тэднийг тусгаарлан 7 удаа шүүх нь ижил баримт, ижил гэрчүүдийг дахин дуудах шаардлага үүсгэж хохирогчдын гэр бүлдэж илүү хүн тусах байсан. Полыг алахыг завдсан хэргийг ч гэсэн мөн алгуудтай хамт хилэлцэхээр шийдсэн. Учир нь түүний явдал Айваны хохирогчоо сонгох, машиндаа суулгах, буу болон оос ашиглах арга барилтай шууд холбогддог. Өмгөөлөгчдийн үндсэн байр суурь бол эхнээсээ тодорхой. Айван бүх хэрэгт гин буруугүй, түүнийг андуурсан, эсвэл зориуд хэрэгт гүтгсэн гэж маргаар төлөвлөсөн. 95 оны 3 сар гэхэд Айванд ял албан ёсоор танилцуулж, тэр бүх хэрэгт гин буруугүй гэж мэдүүлсэн. Ингээд Австралийн эрүүгийн хэргийн түүхэнд хамгийн их хүлээлт үүсгэсэн шүүх хурлуудын нэг эхлэхэд бэлэн болсон. Айван Мелотийн шүүх хурал 96 оны 3 сарын 26-нд Сидней дэх Нью Саут Уэльсийн дээд шүүхэд эхэлсэн. Прокурорууд Айваныг аллах бүртээ холбосон нотлохоог тангарагтны шүүгчдэд нэгээр нь танилцуулсан. Хамгийн чухал хэсэг нь түүний гэрээс хураасан эд мөрийн баримтууд. Хохирогчдын аялын хэрэгсэл, хувцас болон хувийн эд зүйлсийг шүүхийн танхимд дэлгэж үзүүлсэн. Дараа нь Пол мэдүүлэг өгсөн. Тэр 1990 онд өөрийгөө биелгэж танилцуулсан жолоочийн машинд сууснаас эхлээд буу, оос гаргаж ирсэн мөч, амиа аврахын тулд хурдны зам дагуу зугтсан тухайга дэлгэрэнгүй ярьсан. Пол шүүхийн танхимд Айваныг зааж 4 жилийн өмнө өөрийг нь алахыг завдсан хүн мөн гэдгийг дахин баталсан. Түүний мэдүүлэг яллах талын хамгийн хүчтэй баримтуудын нэг байсан. Мелотийн гэр бүлийн хид хідэн хүн ч гэсэн мэдүүлэг өгсөн. Зарим нь яллах талд, зарим нь өмгөөлөх талд гэрчилсэн болохоор энэ хэрэг гэр бүлийг нь дотор нь хоёр хуваасан. Айваны ах дүү Уолтер болон Ричард нарыг мөн гэрчээр дуудсан. Цагдаа нар тэднийг өмнө нь шалгасан бөгөөд өмгөөлөгчд за ялангуяа Ричард руу сэжгийг чиглүүлэхийг оролцсон. Гэхдээ хоёулаа алгад ямар ч холбоогүй гэдгээ тангараглан мэдүүлж хэрэг гарсан өдрүүдэд өөр газар байсан тухай тайлбарыг өгсөн. Прокурорууд Айван баривчлагдсны дараа Уолтер Ричард нарын эзэмшлээс түүнд хамаарах зэвсэг болон эд зүйл олдсныг танилцуулсан.
Заримыг нь бол Айван тэдэнд өгсөн гэх мэдээлэл нь эд мөрийн баримтаа гэр бүл эхнийхээ гэрт тарааж нуухыг оролцсон байж болзошгүйг харуулж байсан. Шүүх эмнэлэг болон баллистикийн шинжээчид хэргийн газар бүрээс олдсон баримт, цогцост хийсэн шинжилгээний дүн, алхуудын хоорондох ижил төстэй шинжүүдийг тангарагтны шүүгчдэд тайлбарсан. Тэд нурууны нухсыг тасалсан хутганы шарх, ашигласан сумны төрөл, хохирогчдыг нуусан арга зэрэг давтагдсан шинжүүдийг онцолсон. Харин өмгөөлөгчдийн зорилго нь бол эдгээр баримтад эргэлзээ төрүүлэх. Тэд нотлохоо маш их боловч их нь шууд бус аллах үлдэж байхыг Айваныг харсан гэж байхгүй гэж маргасан. Өмгөөлөгчид өөр хит хитэн хувилбарыг дэвшүүлсэн. Буу зэвсэг дуртай өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан Айваны ах дүү нарын нэг жинхэнэ алуурчин бөгөөд Айваныг хүтгэхийн тулд хохирогчдын эд зулсыг түүний гэрт нь нуусан байж магадгүй гэж маргасан. Гэхдээ энэ тайлбарыг батлах бодит нотлохоо байгаагүй. Шүүх хурлын хамгийн анхаарал татсан мөчүүдийн нэг бол 96 оны 6 сарын 18-нд болсон. Айван өөрөө гэрчийн суудалд сууж мэдүүлэг өгөхөөр шийдсэн. Тэр тайван өнгөөр бүх хэрэгт гин буруугүй гэдгээ мэдүүлсэн. За гэхдээ хүндлэнгийн байцаалтын үеэр Айваны тайван байдал хит хитэн удаа алдагдаж өгсөн тайлбарууд нь түүнийг илүү үнэмшилтэй харагдуулж чадаагүй. За ялангуяа алагдсан залуусын хувийн эд зүйлс яагаад гэрт нь байсныг тайлбарлах үед тэр нэг тийм хүйтэн үнэмшилгүй харагдсан гэж шүүх хурлыг ажигласан хүмүүс ярьсан. Тэр өмнөх шигээ энэ удаач гэсэн ялгүй гарч чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан юм шиг. Харин 96 оны 7 сард шүүх хурал төгсгөлдөө ойртох үе түүний эсрэг цугларсан нотлохоо нь аль хэдийн асар их болсон байсан. За ингээд 96 оны 7 сарын 27-нд тангарагтны шүүгчид хитэн өдрийн турш хилэлцсэний эцэст шийдвэрээ гаргасан. Айван Миллет 7 хүний хөнөөсөн бүх хэрэг болон Полд халдсан хэрэгт санал нэгтэйгээр гин буруутай гэж тогтоогдсон. Шийдвэр хохирогчдын гэр бүл болон олон нийтэд томоохон тайвширлыг авчирсан ч за Айван бараг ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. Харин ч тэр үл ялэг инээмсэглэн мөрөөх авчаад урдын адил юуч болоогүй юм шиг хүйтэн хүндий сууж байсан. Гэхдээ энэ удаа түүний жүжиг ямар ч нэмэр болоогүй. Нотлох баримтууд дэндүү хүчтэй байсан. Ял онохдоо шүүгч Дэвид ч гэсэн үгээ зөөлрүүлээгүй. Тэр Айванд 7 хохирогч тус бүрийн төлөө хугацаанаасаа өмнө сурлагдах боломжгүй дараалан идэх 7 бүх насаараа хорих ялыг оноосон. За мөн Полыг алахыг завдсан, хууль бусаар хорьсон болон дээрэмцэн хэрэгүүдэд тус бүр 6 жилийн ялыг нэмж оноосон. За эдгээр хугацаанд бүх насаараа хорих ялтай хавсарж идлэгдэх учраас бодит байдал дээр бол зүгээр л бэлэгдлийн шинжтэй гэсэн үг. За ямар ч байсан Айван ямар ч тохиолдолд дахин эрх чөлөөтэй болохгүй болсон. Австралид хугацаанаас өмнө суллагдах боломжгүй бүх насаараа хорих ялыг зөвхөн хамгийн онц нацтай гэмт хэрэгтнүүдэд оноодог. За тэр өдөр Айван Миллет тэдний нэг болсон. Шүүгч түүний үйлдэлийг бусдын зовлонд хүүтэн хүндий хандаж хүн чанарыг бүрэн үл тоосон итгэхийн аргагүй харгислал гэж тодорхойлсон. Хохирогчид амьдралынхаа эцсийн мөчид туйлын их айц мэдэрсэн, үхлэн хурданч инэрэнгүйч байгаагүй гэдгийг мөн онцлсан байна. Тэр бас Айван хамсаатантай байсан эсэх асуудлыг хүндсэн. Шүүгчийн үзэж байгаагаар дор хаяж 2 алгад 2 хүн оролцсон нь тодорхой харагдаж байсан гэж үздэг. Энэ нь шүүхээр тогтоосон албан ёсны дүгнэлт биш, зөвхөн шүүгчийн ажиглалт. Гэсэн ч Айван зарим малгайг ганцаараа үйлдээгүй байж болзошгүй гэсэн асуултыг нээлттэй үлдээсэн. Хэрэв үнэхээр өөр хүн оролцсон бол тэр итгээд хийцээж ял аваагүй гэсэн үг. Ийхүү шүүхийн гол ажиллагаа өндөрлөж шийдвэрийг шударга ёсны ялалт гэж хүлээж авсан. Айван 1996 онд New South Wales дахь өндөр хамгаалалттай Maitland Gould ялаа эдэлж эхэлсэн. Гэхдээ шоронд орсон цагаас л сахилгагүй асуудалтай хоригдл гэдгээ харуулсан. 97 оны 5 сард буюу бүх насаараа хоригдсноос хойш 1 жилч болоогүй байхад Айван болон хэсэг хоригдлын зохион байгуулсан оргох төлөвлөгөө нь илэрсэн. Тэд багаж хэрэгсэл цуглуулж шоронгийн төмөр хаалт өрөөдөхөөр бэлтгэж байсан. Төлөвлөгөөг илрүүлсний маргааш Айвантай хамт оргохоор завдсан хар тамхины хэрэгээр ял эдэлж байсан Жорж Савас өрөөндөө дүүжлэгдсэн байдалтай нас барсан. Үүний дараа 97 оны 6 дугаар сард Айваныг өндөр хамгаалалттай шорон руу шилжүүлсэн. Австралийн хамгийн аюултай хоригдлуудыг хатуу дэнхлэмд байлгадаг энэ шоронд Айван эхэндээ хоногийн 23 цагийг ганцаараа жижиг өрөөнд өнгөрүүлж байнга хяналтанд байсан. Дараагийн 20 гаруй жилийн хугацаанд түүний шоронгийн амьдрал эсэргүүцэл, өөрийгөө гэмтээх үйлдэл гэмшилгүй байдлаар үргэлжилсэн. Айван 7 яллагчийг хөнөөсөн гин бурууга хизээж хүлээгээгүй, харин шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар удаа дараа давж заалдаж байсан байна.
2001 оны 7 дугаар сард түүний анхны давж заалдах хүсэлтийг санал нэгтэйгээр хэрэгсэхгүй болгосон. Анхны шүүх хурлын үеэр шудраг бус ажиллагаа явагдаагүй гэж дүгнсэн. Үүний дараа Айван Австралийн дээд шүүхэд хандаж давж заалдах тусгай зөвшөөрөл хүссэн ч 2004 оны 11 дугаар сард шүүх түүний хэргийг хилэлцгээс татгалзсан. Ингэснээрээ ялаа хүчингүй болгуулах хууль ёсны боломж нь бараг бүрэн хаагдсан. Дараа нь Айван үлсгэлэн зарлаж өөрийгөө гэмтэн анхаарал татахыг оролдох болсон. 2001 онд тэр сахлын хутганы ир, төмөр өвдөөс жижиг гинж болон жорлонгийн ид ангийг залгиж шоронгийн эмнэлэгт хүргэгдсэн. 2009 оны 1 дугаар сард хуванцар хутгаар чихчийн хурууга тасдаж давж заалдах хүсэлтийг нь хүлээж аваагүй Австралийн дээд шүүх рүү илгээхээр төлөвлөсөн. 2011 онд тэр дахин 9 өдрийн үсгэлэн зарлаж зөвхөн ус уусан. Би энэ маш их сүлдсний дараа харгалзагчдын өгсөн сэндвичийг идэж үсгэлэнгөө зогсоосон гэдэг. Тэр үед өрөөндөө PlayStation тоглоомын төхөөрөмж авахыг шаардсан гэх мэдээлэл тархсан ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Тухайн үеийн New South Wales-ийн хорих байгууллага хариуцсан сайд түүнийг ямар ч тусгай нөхцөлд шаардах ирэхгүй хүсвэл тэгэл өсчил байна үстэй гэж мэдэгдэж байсан. Айван өөрийгөө гэмтэх замаар шоронгийн удирдлага, эмч, хамгаалтын ажилтнуудын анхаарлыг өөртөө төвлөрүүлж хяналтыг гартаа авахыг оролдог юм шиг харагддаг байсан. Шоронд бусад хоригдол түүн рүү халдсан тохиолдол ч гэсэн олон гарсан. Гэхдээ Айван хөнгөн гэмтэл аваад идэрсэн бөгөөд энэ талаар төдийлөн гомдол гаргаагүй. Он жил өнгөрч Айван шоронд өтөлж байсан ч гэсэн түүнд өөр хохирогчд байж болцшгүй гэсэн сэжгийг цагдаа нар мартаагүй. 90-ад оны сүүл болон 2000-ад оны турш New South Wales болон бусад мужийн мөрдөгчд шийдэгдээх хэргүүдийн талаар мэдээлэл авахын тулд түүнтэй үе уулзсан. Гэхдээ Айван бүх холбоог тайван үгүйсгэж ямар ч хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөөгүй. Харин 2010 оны 11 дугаар сард Мелатын гэр бүлтэй холбоотой өөр нэг аимшигтай хэрэг гарсан. Айваны үеэл Матthew Мелатын найз Дэвидгээ Айваны алгаа үйлддэг байсан Блангло ойд аваачиж хүнөөсөн. За энэ Матthew нь бол тухайн үедээ 17 настай байсан бөгөөд Дэвидийн толгоор сүхээр цохиж амийг нь хүнөөсөн. Түүнтэй аллагын үеэр хамт байсан найз Cohen Klein нь халдлагын дууг гар утсаараа бичиж авсан. За хэрэг гарах үеэр чи манай гэр бүлийнхэн хин гэдгийг мэднэ. Мелатийнх нь ийм л зүйл хийдэг гэж хэлсэн гэдэг. 2012 онд Матthew Мелат гин буруутай гэж тогтоогдож 43 жилийн хорих ялыг сонссон. За харин хажууд нь байсан тэр Cohen гэгч найз нь 32 жилийн ялыг авсан. За энэ бол Матthew-ийн өөрийн үйлдсэн Айваны хэрэгүүдээс тусдаа гэмт хэрэг. Гэсэн ч яг энэ Блангло улсын ойд сүх ашиглан үйлдсэн нь түүний хэргийг Айваны хэрэгтэй харьцуулахад хүргэдэг. Цагдаа нар Матthew, Айван хоёрын хооронд ямар нэгэн харилцаа зааварчилгаа байсан эсэхийг нарийн шалгасан ч Айван энэ алгыг захиалсан, өдөөсөн, эсвэл дэмжсэн гэх нотлохоо олдоогүй. За гэсэн ч хэвлүүд Майлатын гэр бүлийн хараал гих түүхийг улам дэвэргэж эхэлдэг. Айваны хохирогчдын гэр бүлүүд ч гэсэн Майлат гих нэр дахин хүн амны хэргийн мэдээнд гарч ирэхийг хараад маш их шаналсан. Зарим хүн хүчирхийл энэ гэр бүлийн хүмүүжил орчноор дамжин үргэлжилсэн үү эсвэл хувь хүний сонголт байсан уу гэдэг асуудлыг хөндөж эхэлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам Айван 7-оос олон хүний амьд хүрсэн байж болзошгүй гэсэн сэжиг улам хүчтэй болсон ч үүнийг батлах нотлохоо хийцэж олдоогүй. Цагдаа нар түүнийг нас барах хүртэл шийдэгдээгүй хэрэгүүдийг дахин шалгасан ч шин ял тулгаж чадаагүй. Айвантай холбоотой байж болзошгүй олон аллага болон сургаггүй болсон хүний хэрэгт өнөөдөрч албан ёсоор шийдэгдээгүй хിവэрэ. 2010-ад оны сүүлээр Айваны эрүүл мэнд эрс муудаж эхэлсэн. 2019 оны эхээр хоолой нүвдэж богино хугацаанд их хэмжээний жин хассан. 2019 оны 5 сарын 13-нд 74 настай Айваныг шоронгоос нь Сидней дэх эмнэлэг рүү шинжилгээнд хүргэсэн байна. Эмчнэр түүнийг улаан хоолой болон ходоодны хожуу шатны хорт хавдартай идэгрэх боломжгүй болсныг нь тогтоосон. Австралийн хамгийн алдартай хоригдлуудын нэг нас барах төхөж байгааг мэдсэн эрх баригчид хатуу хамгаалалт тогтоосон. Айваныг эмнэлгийн оронд гавлсан байдалтай зэвсэгт хамгааллын дор байлгаж зөвхөн ойрын гэр бүлийнхэнтэй уулзахыг зөвшөөрсөн.
Амьдралынхаа төгсгөлд ч тэр хүйтэн хөндий хിവэрэ байсан. Айван үхэхээс өмнө ямар ч шинэ хэрэг хүлээгээгүй, өөр хохирогчдын талаар мэдээлэл өгөөгүй, гэр бүлүүдээс ямар ч уучлалт гуйгаагүй. 2019 оны 10 сар гэхэд түүнийг Сидней дэх шоронгийн хамгаалалтай эмнэлгийн хэсэгт шилжүүлсэн. 2019 оны 10 сарын 27-ны өглөө Айван хорт хавдрын улмаас хоригдож байхдаа 74 наснда нас барсан байна. Ингээд өнөөдрийн та нартай бэлдсэн үүргэвчтэй аялагчдыг онилсан Австралийн хамгийн аимшигтай цуврал алуурчны түүх үгээр өндөрлөж байна. Миний хувьд энэ Айваныг бол энэ 7 хэрэгээс ч илүү олон хэрэг үйлдсэн гэдэгт бол итгэлтэй байна. Харин өнөөдрийнхөө хэрийг сонссон та энэ хүн яагаад энэ бүх хэргийг үйлдэх болсон? Үүнээс илүү олон хэрэг үйлдсэн байх боломжтой юу гэдэг талаар өөрсдийнхөө сэтгэлийг бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө хэрийг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяр таа.